За энэ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 23 оны 01 тоод дүгнэлтийг хүлээж авах нь өнөөдөр хууль дээдлэх зарчим төрийн албаны ёс зүй сахилгын хариуцлагын асуудлыг өнөөдөр нэг гартаа сахилга хариуцлага шударга ёс төрийн албаны ёс зүй гэж яриад өдөр бүхэн хуралдаад байгаа эрх баригчдын үннийг одоо ярьж гэнэ үү нөгөө талдаа энэ хариуцлага сахилга ёс зүйг алдсан тэр хүмүүсийг хамгаалж гэнэ үү гэдгийг харуулсан ийм асуудал болж байна. Өчигдөр би хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ саналаа хийсэн. Өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг. Энэ шийдвэрийг тэр Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж түүний удирдлагын тухай хууль зөрчсөнийг Монгол Улсын үндсэн хууль дээдлэх зарчмыг баримталж зөв шийдсэн байна. Гэтэл өнөөдөр энд манай их хурлын гишүүд бас нэг юм ойлгоорой. Гэмт хэрэг үйлдээд 3 шатны шүүхээр шийдэгдсэн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн чинь 41-2-т иргэдийн хурал хилцэнэ гэж байгаа. Гэхдээ энэ хаанаас ямар гарч ирсэн бэ? Өнөөдөр шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн хүн шууд явах ёстой шүү дээ. Хилцэхгүйгээр шууд тэрнийг огцруулна гэдэг заалтыг бүр оруулж ирэх хэрэгтэй. Өчигдөр энэ дэр хууль зүйн байнгын хороон дээр олон улсын хурлын гишүүд энэ иргэдийн төлөөлөл, ард түмний төлөөлөл гэдэг юм ярьж илээ. За ярих нь зүв байх л да. Гэтэл өнөөдөр иргэд чинь энэ өөрийнх нь төлөөлөл болсон хүмүүс Монгол Улсын хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан байхад тэрний өнөөдөр ингээд хаачаалаад ингээд байх нь та нарын энэ явуулж байгаа энэ төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагаш нийцэж байгаа юм уу? Олон хэм бүлгийн гишүүдээ их хурлын удирдлага ингээд бид нар өнөөдөр нэг цэцгийг ялалдаг. Тэгээд тэнд үндсэн хууль зөрчсөн асуудлыг үнэн зөвөөр нь хуульд нийцүүлээд гаргаад ирэхээр бидний батлсан хууль зөвөө өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн хүний тэр шүүхийн шийдвэрийг иргэдийн хурал хилцэх нь зөвөө гэдэг ийм яриа сууж байгаа нь өнөөдөр ямар юм энд явагдаад байна. Бид нар өнөөдөр ингээд сахилга хариуцлага ёс зүй гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд энэ улсын хурлын удирдлага засгийн газар чинь өдөр шөнөгүй ярьж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр гэмт хэрэг үйлдээд 3 шатны шүүхээр эцсийн шийдвэр гараад ирсэн нөхцөлд шууд энэ шүүхийн шийдвэр биелэгдээд явах хэрэгтэй байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэн шүүх вэ гэд эцсийн байна гэд Монгол Улсын үндсэн хууль дээр заасан байгаа шүү дээ. Гэтэл яахаараа өнөөдөр иргэдийн төлөөлөл удаад сонгогчдод гэмт хэрэг үйлдсэн хүний асуудлыг тэр шүүхийн шийдвэрийг яахаараа иргэдийн хурал хилцдэм бэ? Энэ хууль чи угаасаа л хилцэхээс их мордгийн хазгаа байсан. Энэ хууль болвол олон одоо тийм зөрчил агуулсан одоо хүртэлх шүүмжид дагуулсан асуудлууд байгаа. Тэрний эхний хэлбэр нь энэ. Ийм учраас энэ ард түмэн та бүгдийг харж байгаа, биднийг харж байгаа. Үнэхээр гэмт хэрэг үйлдээд шүүхийн шийдвэр гарсан, эцсийн шийдвэр гарчсан иргэдийн хурлын төлөөллийн асуудлыг тухайн аймаг дүүргийн иргэдийн хурал хилцнэ гэдэг энэ одоо үндсэн хууль зөрчсөн асуудлыг та нар өнөөдөр эсэргүүцвэл тэр төрийн албаны ёс зүй шударга ёсны тухай асуудал чинь зүгээр